Хангай мөсийн зөвлөл анх дугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотод боллоо. Тус хуралдаанаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх тал дээр анхааран ажиллах болоод тулгамдсан асуудлын талаар хэлцлээ. Энэ талаарх мэдээллийг сэтгүүлч Алтан Хуяг хүргэх болно. Энэ телевизийн сурвалжлах мэдээллийг яг одоо Архангай аймгийн Цэцэрлэг хотоос хүргэж байна. Тэгэхээр өнөөдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод ханган бүсийн анх дугаар хуралдаан зохион байгуулагдаж байгаа юм. Тэгэхээр анх дугаар энэ хуралдаанд бол Архангай аймаг болон Өвөр Хангай аймаг, Баян Хонгор аймагаас сонгогдсон нийт 9 улсын хурлын гишүүн болон засгийн газрын гишүүд Монгол улсын сайд болоод тухайн бүс сум нутгуудад амьдарч ажиллаж байгаа иргэдийн хурлын төлөөлөгч болон сумын засаг дарга нар оролцож байгаа юм. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хувьд бол одоо нийтдээ 5 хэсэгт хуваагдан ханган бүсийн хөгжил 2020 болон бүсийн хөрөнгө оруулалт хөгжлийн төсөл хөтөлбөрүүд сэдвээр нээлттэй ярилцаж ханган бүс нутгийг бол одоо хэрхэн цогцоор нь хөгжүүлэх тал дээр харилцсан ярилцж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн хуралдаанаар засгийн газрын зүгээс ханган бүсийг хөгжүүлэхэд зориулан зарим шийдвэр гэдгийг гаргана. Монгол улсын засгийн газар том зорилт бас том сорилт төдийгүй эх орны маань ирээдүйн хөгжлийн шин загвар Монгол хүн бүрийн амар тайван сэтгэл дэнүн амьдралыг цогцлоох бүсчилсэн хөгжил хэмээх шин боломжийн өмнө та бид хамтдаа зогсож байна. Цаашид бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүнтэй хэрэгжилтийг хангуулах хүрээнд бид Монгол улсын 21 аймгийг нийгэм эдийн засгийн 7 бүсэд хувааж бүсүүдийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон бөгөөд ханган бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс болгон хөгжүүлэхээр зорж байна. Ханган бүсэд нийт 3 аймгийн 58 сумын 90 мянга орчим өрх хайл 293 мянган хүн ам багтаж байна. Тус бүсэд нийт 13.2 сая толгой мал байгаа нь эдгээр 3 аймагт мал аж ахуйн салбар болон аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүдэд тулгуурлан хөгжүүлэх боломж байгаа гэдгийг удирдлагуудын зүгээс хэлж байна. За манай 3 аймаг нийлээд ханган бүс болж байгаа бол засаг захиргаа, нутаг дэвсгэр, хүн ам, газар нутаг, шашин, соёлын болоод одоо бас малчин өрхийн тоо гэдэг ингээд бүх зүйлүүдийг хараад үзэх манай 3 аймаг хоорондоо их адилхан байгаа даа. За мэдээж газар зүүн байрлал бол хоорондоо 200 км-ийн зайтай ийм одоо онцлогтой байж байна. Дэд үтцийн салбарыг хулгуурлаж бүх салбар одоо хөгждөг. Одоо аялал жуулчлалын салбар, дээрээс нь одоо гэр орооллын дэд үтцүүд, үйлдвэр уурхай бий болгох гэдэг олон зүйлүүд өөрчлөгдөх учраас бид нар дэд үтцүүдийн бүтцийн төслүүдээ бас онцгой тавьж байна. За мөн одоо бид нар мега гэдэг олон мянган хүмүүс нийлээд хийчих болцоотой энэ ажлуудыг бас одоо санаачилж хэрэгжүүлээ гэдэг ийм одоо санаачлал бас энэ одоо бүсийн чуулган дээр гарч ийн. Одоо жишээ нь бүх одоо аймаг даяараа бүс даяараа одоо хогоон цэвэрлээд гівчдэг. Одоо энэ үеэрээ нэг хэдэн мянган хүмүүс зэрэг гарч ирээд одоо гэр орноо хашаа хороогоо сум аймага цэвэрлдэг байлчих юм бол энийг одоо ямар ч одоо үнэтэй одоо мөнгнөөс илүү үнэтэй ийм олон ажлууд бас хийж хэрэгжүүлэх гівших ажлууд байгаа. Тэгээ энэ дээр бид нар одоо харилцан хоорондоо ярилцаж сан солилцож байна. Зөвхөн Архангай, Өвөр Хангай, Баян Хонгор гэдэлгүйгээр бид бүхэн одоо юу гэдэг нэг хамтын ажиллагаатай нэг салбар дээр нэг бодлоготой байх ёстой. Тэгжээж одоо энэ бүсчилсэн хөгжлийн асуудал бол одоо цаашдаа явах юм байна. За жишээ татаад хэлжингүүд одоо манай Баян Хонгор аймагт игний сүүний одоо хурц сүүний үйлдвэр байж байна. За Өвөр Хангай тэмээтэй бол тэмээтэй. Өвөр Хангайд бид нар одоо хурц сүүний үйлдвэр байгуулж болно. Гэхдээ хэрэггүй. Баян Хонгорын үйлдвэрийг бид нар ингээд дэмжиж. За нөгөө талдаа одоо манай Өвөр Хангай аймагт махны үйлдвэр, ноосны үйлдвэр, арь ширний үйлдвэр байгаад байгаа. Энэ үйлдвэрүүд бол Архангай, Баян Хонгор битээ байгуулагч. Тэрийг ингээд дэмжиж явьчаа гэдэг асуудлыг бол бид нар ярьж байгаа. Ханган бүсийн онцлогч тулгуурлан 14 мега төслийг дараах чиглэлд хөгжүүлнэ. Үүнд 340 км урт аялал жуулчлалын шинэ автозам барих, малын гаралтай түүхийдийн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, шивээх хүрэн, арваа хээр, цэцэрлэг чиглэлийн автозамуудыг барихаар төлөвлөж байна. Ханган бүсийн нийт дотоодын бүтээгдэхүүн нь 2.7 их найд төгрөгт хүрдэг бөгөөд үүний 52.6% нь хөдөө аж ахуйн салбараас бүрддэг байна. Харин эдгээр төслүүдийг хэрэгжснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, нэмэн үртэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм а.